Би нэг хөдөөд авчиж яваад нэг 5 залуутаа таардаг байхгүй. Нэг голын ирэг дээр. Тэгээд тэр 5 залуутаа амьдралынхаа талаар ярилцаад ингээс бүгдээрээ нь 2 3 хүүхэдтэй аавууд. Хүүхэд болгоны нүдэнд аав болгон сайн. Аав болгон хамгийн том бааtruуд. Тэгэхээр тэр өр хүүхдийнхаа дотор байгаа хамгийн том баатар аав нь яаж тэр хүүхдүүдэд сайн болж харагдах тал тэр залуучуудтай тохойд ярилцаад тэр залуучууд 2 3 өрөөлөд төвшүүлжсэн. Та нар хүүхдийн нүдэнд цогтуу бит харагдаж. Хүүхд болгоны хайртай хамгийн хүн аав. Миний аав сайн аав байсан шүү. Миний аав муу сайн ч гэсэн миний нүдэнд цогтуу харагддаг шүү. Тэр үн зүйлүүдийг үлдээ л. Чи архиуж болно, хааж архиуж болно. Гэхдээ хүүхдийнхээ нүдэнд битээ архиуж харагддаг. Бүгдээрээ зүгээр л иннээс эхэллээ. Тэр яриа тэгээ ингээд цаашаа хөврөөл ингээд нэлээ хугацааны яриа болоод дууссан. Тэгээд дараа жил нь би тэр сумаар явж байгаа тэр залуучуудтай уулзахдаа 3 нь огт архиух байсан. Амьдрал нь тэр хэмжээгээр маш хурдан хугацаанд дээшил дэвжсэн байсан. Хуйла мөрдөө